За энэ болохоор миний орох дуртай хоолны газар байна. 24 цаг онгорхоод байдаг. Тэгэхээр ер нь бол их амар хизээч хоол идэх гэсэн ороод ирэхэд аюулгүй. Тэгээ хоол нь амттай. Тэгээд миний хамгийн дуртай газрууд энийг байна. Одоо ногоон гэрэл хасахаар орно. Гэрээсээ бас айгүй хоол алхаж ирлээ. Энд байдаг хоолыг идэхийг тулд тэгэл тэр хэр хоол алхах нь бол хамаагүй. Угаасаа 10,000 алхалт хүрчүүл бараг тэгэл нэг талтаа 5,000 алхлаа, нөгөө талтаа 5,000 алхлаа. Тэгэл яг сайхан хоолоо идээд дунд нь тэгэхэд бол яг болдог байгаа. Хоол маань сайхан шингээ таарчин. 이래서 그러실게요. 네. Хоолоо идчихэд гараад алхаж байна. Урд харагдаж байгаа энэ Lotte Fitchen гээд дэлгүүр орохгоо явж байна. Энэ дотор 4 давхарч Dyson байгаа. Dyson орж ганц нэг бичиг хэрэг юм авах ёстой. Ахын ч юм бас авах ёстой л да. Тэгээ нэг давхарч нь Оливьянг байгаа. Оливьянг орж бас нэг жоох юм авнаа. Гэхдээ эхлээд 4 давхраас нь эхлэе гэж бодож байна. Энэ болохоор 3 давхарт байдаг дэлгүүр байна. Modern House гэх нэртэй. Миний хамгийн дуртай дэлгүүрүүдийн нэг. Би энд орж ирэхээр яг л хэдэн цаг хамаагүй ер нь бол тойрч алхмаар байдаг. Одоо энд бол миний ингээд хамгийн дуртай хэсгүүд харагдаж байна. Ийм мууран тавг өнгөрөө байх жишээний ийм сүлимч байна гэдэг. Энэ дундаас сүүл харахад хамгийн гоё харагдсан нь энийг бодож байгаа ах уу яах уу гэдгийг. Яагаад гэхээр надад нэг хэрэмтэй бол байгаа. Хэрэмтэй тавг, хэрэмтэй аяга. Одоо тэгээд ингээд цуглуулад эхлэхээр бас энийх их олон аяга авчих гээд байгаа юм шиг санагдаад нүүж суухад хагарчих гээд бас хэцүү байдаг. Тэгээд авсан аяганда би бас айгу харам төрлийн хүн. Ер нь бол яг өөрийнхөө аяганд өөрөө хэрэглэгч гэдэг юм уу. Тийм тэр гоё аяганд гоё юм уу. Ер нь айгу дуртай. Уух юмнаас илүү бараг аяга нь илүү их намайг гоё тайвшруулж тайтгаруулдаг байгаа. За бас ийшээ яваад үзэх юм бол энд одоо ингээд хүүхдийн хэрэгслүүд байна. Одоо энэ гэхэд нэраа үед айгуу хэрэгтэй. За энд бас миний дуртай аягнууд байгаа. Би гэхдээ одоо энэнийг ингээд томоор нь аваад үзэх юм бол юм байгаа ч гэсэндээ ингээд урдаас нь биш ардаас нь ухах айгуу дуртай. Угаасаа ингээд урталтаа ингээд нэг иймэрхүү пиавар ганц нэг аягнууд байгаа. Хойдолт нь болохоор яг гоё шилэн аягнуудаа тавьсан байдаг. Тэр миний дуртай аяг дуусчихсан байна. Эднэр дандаа пиавар юм байна. Тийм болохоор ийш явж үзье. Кититэй аягны сетнүүд гарч ирсэн байна. Гэхдээ бас яг миний дуртай бол биш байна. Миний ингээд харалтаа хөрхөн байгааз иймэрхүү юм ер нь айгуу дуртай гоё байдаг.
Ингээд маш олон аягнууд донд ингэж харж явж агаад яг энэ л минийх байна гэж шууд нүдэнд тусдаг. Тэгээд нүдэнд тусангууд би бас яг шууд авдаг төрлийн хүн бол биш. Боддог. Гэрт маа надад ямар аяга байгаа билээ гэд. Энд байна. Миний хайгаадсан аягны сет энэ. Энийг сүүлд харсан. Тэгээд ийм тавгтайгаа тавгнаас тусдаа үнтэй Гэхдээ энэ бас яг биш байна. Ер нь иймэрхүү загварыг бол харсан. Арсталт нь байгаа юм баг та. Тэгээ тэрийг автлаа ер нь нэлийн боддог. Өмнөх аягнууд маань ямар билээ. Тэгээд тэднээс маань өөр надад ямар мэдрэмж өгөх билээ. Яг энийг авбал би ямар мэдрэмж авах бол гэд нэлээд бодож байгаад авдаг. Тэгээд энд энд талт хийсэн байна. Одоо миний бодол донд байгаа тавг бол энэ тавг байна. Тэгээд аяга нь ийм 3 төрөлтэй байгаа юм бор. Одоо энэ хэн ингэж таарж байгааз тэгэхээр ингэж сет болгоод хэрэглэхэд аягүй гоё. Ер нь дан ганц аяганд аягүй дуртай байсан. Тэгээ сүүлд нь ингэ сет нь аягүй дуртай болоод байгаа. Бас ингэж хослуулж болно. Энийг ингэж би энийг бүр яг миний дотор бол яг энэ байгаад байгаа. Энэ хоёрыг би нэлээд бодож байгаа. Бас нэг таалагдж байгаа юм болохоор энэ даа. Энэ бас ингэж тосолж болохоор ингэж ихтэй бодож байгаа. Энэний хамгийн гол нь таалагдж байгаа юм энэ зүрхийн хэлбэртэй. Энэ болохоор яг нэг тийм эмгтээлэг хэлбэртэй байгааз нэг тийм доотл мотлын суурь нэг үүрхэн. Гэхдээ бариулны ингийн байдгал бүрэнгээ болохоор нэг тийм онцгой санагдахгүй байгаа. Энэ болохоор хэлбэр төрс нь өөр болохоор одоо ингээд наашаа цаашаа ингээд хонхоолчихсон доторхон ч гэсэндээ ингээд наашаа цаашаа юм хонхоолттой. Тийм болохоор юм одоо энэ шиг юм гөлгөрч юм уу нэгэн хэвийн биш болохоор илүү таалагдж байгаа. Ер нь ингээд нэг хэвэнд цутгацсан юм шиг хүмүүс байдаг штеп. Эсвэл даган дүүрээд ч юм уу тийм юмд жоохон дуургүй. Тэгээд нэг бодож байгаа энэ хоёрыг ингээд авах юм бол нэг 17,800 вон хэвцээ болох юм байна. Тэр доор бас нэг юм тавг байгаа. Энийг доош нь нууцсан бах юм. Ийм болохоор би ингээд ардаас нь хуух аягүй дуртай гэн. Тэр цаанаага тэр зүрхтэй аяга бас энэ тавгтай биш. Артлын цэнхэр биш. Энэ бор тавгтай бас ингэж хослуулвал гоё гэж би бодсон юм. Начиг юм аяг шаазан дуртай хүмүүс байгалах та тий. За тэгээ мэдээж энд юм нэг жижиг аксессуарууд байна. Ингээд нэг билоны хэлбэртэй хөрхөн байгаад ингэж очихаар эсвэл энэ дээр нэм зүрхтэй аяг хажууд нь ингэж тавиад жижигхан эдмэр байгаа юмудаа хийчихвэл гоё. За тэгэл нэг иймэрхүү юм дуртай хүн байна да. За тэгэд ийм байна. Би ер нь иймэрхүү юмнуудад нэлийн дуртай. Тэгээд энийг хагалчих юм бол амар хэцүү байдаг сэтгэл санаа. Дараа нь ингээд олддггүй одоо хэдэн жилийн өмнөх гой авсан юмнуудаа яг гоёор нь байлгах дуртай. Аль болох удаан хэрэглэх. Одоо болохоор хүмүүсийн баандтай яганд аягүй дуртай байгаад байгаа. Би болохоор бас дуртай байгаа л да. Гэхдээ яг арай нэг миний энергийн бол арай биш байгаад байгаа одоохондоо. Харин ягаанаас илүү ийм цэнхэр баантаг бол таалагддаг байгаа. Манай гэртийн цэнхэр баантагтай дэвсгэрээс бол зөндөө юм байгаа. За ийм байна. Ийшээ орж ирэхээр би ер нь бол ингээд ийм жижиг хөөрхөн юмнууд болон аяг шаазан харах аягүй дуртай. Дээрээс нь мэдээж ингээд амьд цэцэг болон хинэг цэцэг тэр цаашаа явах юм бол бас хүүхдүүдийн амар хөөрхөн хэрвээ та нарт таалагдсан харъя гэх юм бол яах вэ? Дараа орж ирэхээр хүүхдийн эсхийг харуулсан ч болно. За одоо ингээд гол юм авцгаая. Гол нь одоо надад
цаас хэрэгтэй байгаа. Бичиг хэргийн наалддаг. Тэгэхээр тэрийг авцгаая. За Дайсо байна. Дайсод бол тэгэл бүхэл юм байгаа. Дүүхний амьдралд хэрэгтэй юу авч болох. Тэгэл одоо бүр ингээ нүүрний бодог гараад ирсэн. Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд гараад ирсэн. Бэлээ. Сүүлд би болохоор энэчнээс чамшиманя. Нүүрэн дээр маш их батга гараад энийг авч хэрэгэлсэн батга маань 3 хоногт арилсан. Яг энэ тонороор нүрээ цэвэрлжээ, давхар цэвэрлээд явсан чинь ийшээгэл байгаа юм байна да. Энд энэ энэ бол гоё санагдчихээн. Бор өнгөх өнгөнтертэй минь. Гэхдээ 2000-аар энийг авч ирснаас 150 ширхэгтэй. Энэ 160 ширхэгтэй юм байна. Тэгээ надад нэг олон өнгө хэрэггүй. Энийг авчих гэж бодлоо. Ийшээ явахаар бас нэг өөр төрлийн наалтнууд байгаа энэ талд. Энд айгүй хөөрхөн. Гэхдээ нөгөө нэг шууд ураад хэрэглэхээр наалтдаггүй төрлийн цааснууд гэх юм уу. Одоо эднэр бол ингээд наман дээр бас ингэж тэмдэглэгээ хийж болох юм шүү. Энэ айгүй хөөрхөн юм байна. Энийг аваад туршиж үзье. Энэ айгүй хөөрхөн санагдчихэв. Өөр өнгө авахгүй юм бах та. Энэ шүү дээ. Энэс амар хөөрхөн юм байна. Ингэж харагдана. Гинэ. Гэхдээ энэ бол үнэхээр цэвэрхэн юм байна. Энийг болно. Энийг болоод энийг сонгох. Энэ бол амар цэвэрхэн юм байна. Одтойг нь авчих та. Одтой нь илүү гоё санагдаад байна. Энэ амар хөөрхөн байгаа. Машин тийшээ хол явхад хөл өвдөд идэг аахгүй юу? Гутлаа тайлмар санагдаад тэгээ энийг авч хэрэгэлдэм мөн гэж бодож байгаа. Гэтэ одоохондоо хэрэггүй болохоор энийг бас бодоолаа. Надад гэрт нэг том байгаа, ердөөс ашиглахгүй байгаа. Хитрхий том. Тэгээ дээрээс нь ийм хэлбэргүй болохоор нэг тийм одоо энэ шиг юм гөлгөр гэх юм уу. Тэгээд энэс урт болохоор мэдхгүй ашиглахгүй байгаа юм. Авгуур тагуур байвал ашиглах юм болов. Тэгээ өмнөхөө ашиглахгүй байгаа юм чинь гэж бодоод дараагийнх нь бас авчиж чадахгүй байгаа. Тийм байна. Би одоо ийшээ явж чихний хөвөн болон юу авах хэвээр. Өдөр тутам авах хэвээр. Гэхдээ өдөр тутмаа Дайсогоос авах уу эсвэл доошо бууж Оливионгоос авах уу гэж бодож байна. Энэ хавьд байх хэвээр доо энд байна. Нэс нэг авчи. Бас нэг 2000 вонороо энэ айгуу дайжгүй гэд хүмүүс шуураад исэн. Ялангуяа солонгос охтууд. Айгуу олон л төрөлтэй юм байна. Би болохоор надад гэрт зөндөө олон маск байгаа учраас өмнөх маска дуусгаж жагаад маск авна. 카드를 삽입해 주세요. 체크카드로 결제 시 현금카드로 우선 결제됩니다. 봉투 사이즈를 선택해 주세요. 상품의 QR코드를 스캔해 주세요. 카드를 삽입해 주세요. 체크카드로 결제 시 현금카드로
상품의 QR코드를 스캔해주세요. 등록된 상품의 휴대폰 번호를 입력하시거나 멤버십 앱 QR코드를 스캔해주세요. 결제가 완료되었습니다. 카드를 감사합니다, 고객님. 영수증이 필요하시면 영수증 출력하기 버튼을 눌러주세요. 교환 환불은 영수증. За одоо ингээд авах ёстой юмудаа авчлаа. Авсан учраас одоо гарч алхах уу эсвэл нэг газар орж сууж нэг шинэ ном эхлүүлсэн байгаа тэрийг унших уу гэж бодож байна. Юутай ч эхлээд Оливианг ороод үзье. Айгуу сайн юм билээ. Өдрөө энэ 3 өнөртөө усны нэгийг нь авч хэрглэж үзмээр байгаа. Яг миний өнөр бол энэ цагаан бөмбөлөгтэй юм шиг байна. Сая өнөртөж үзэхэд бол тэгээ мэдээж тэр зүрхтэй нь бас өнөр нь айгуу гоё таалагдж байна. Энэ амар амьдралд хэрэгтэй гэрийн тооснуудыг норгож байгаад аваад тэгэл буцаагаал норгоол угаачдаг. За ийм байх шүү дээ. За маскны тасагт байна. Би олонгод медихийн маскнууд юу нэг дуртай. Тэгээд миний хамгийн их авдаг нь болохоор энэ төрөлт амар дуртай. Тавихаар нэг тийм яг маск тавьсан юм шиг өтгөн нэг тийм гоё мэдрэмж өгдөг. Мэдээж энэ усан энтер нь гоё л доо. Гэхдээ илүү энд нь дуртай. Одоо эн чинь 10 гаруй төрөл байдаг штэ. Медихийн одоо энэ маскнууд дундаас хамгийн дуртай нь. Гэхдээ сүүлийн үед ийм салвиткон маскнаас илүү нүүрэнд хамгийн гоё байгаа нь энэ маскнуудад ийм маскнууд илүү нэг тийм батг гаргахгүй байгаа юм шиг санагд. Тэгэл батггүй нүртэй байхын тулд гээл энэ медико би энэ айгуу гоё юм билий. Бүтээгдэхүүн авсан хэдэн ширхэг дагалдаж ирээд хэрглэж үзсэн чинь үнэхээр гоё байсан. Ийм байна. Бас нөө брэнд дотор 10 ширхэгтэй аюу гоё маск байдаг. Хаяа тэрнээс бас авчдаг. Тэгээд ээлжлээд тэргэлдэг. Энэ доор шинэ маск гарсан байна. Амтла маск гинэ. Энэ бол харагдаагүй шинэ маск байна. Хямдарсан байна. 7 өдрийн маск гэж юм. Алойтой 7 өдөр тавих юм бол үйлчлэгээ өгөх юм шиг байна. Энэ нөгөө од болоод байгаа нууагийн маск юм биш. 5 дээр нэмэх нэг гээд 6 ширхэг 9200 вон болоод хямдарсан байна. За юм байна да гээд ийшээ явж үзэх юм бол энэ арсны бүтээгдэхүүний брэнд айгуу гоё юм лээ. Ялангуяа энэ олонгууд батг гарч байгаа арсанд айгуу хэрэгтэй. Гэтийг хэрэглүүл эмзэг шиг юм билээ. Тэгээд айгуу үнэтэй брэнд лээ. Нэг тосонд л 35,000 вон. Тэгэл нөгөөх нь ингээл 51 гэл 30 мм. Гэтээ үн дагаад чанараа айгуу чанартай байсан. Биодермагийн уснууд сэлд орсон байна. Би сая нөө түрүүн бичлэгэн дээр харуулсан Daiso-гийн усан цэвэрлэгчийг авсан хэрглэж байгаа болохоор тэрийг дуусгах юм бол энэ тоноор аавна гэж бодож байна. За тэгэл юм байна да. Энэ бол батхны эсрэг ком.
Айгуу гоё юм билээ. 1 сар хэрэгэлсэн. 1 сар гинэ 1 сав комор нь дуустал нь хэрэгэлсэн. Тэгээд улирал солигдоод өөр ком хэрэгжилж байгаа. Анаогийн сетнүүд бол энд нэг иймэрхүү үнэтэй байдаг. За ийм байна да. Би болохоор одоо иймэрхүү юмнуудад айгуу дуртай. Одоо энэ Ануагийн оюулын цэвэрлэгч 200 мл-тэй 20,000 вон гэж байгаа. Гэхдээ ингээд 2-ыг авах юм бол тэгээ дээрэс нь нэмэх нь ийм 20 мм-ийн аяллаа жижиг савлгаатай нь 25,900. Тэгэхээр иймийг аваад нөөцөлчдөг. Ер нь бол ямар ч бүтээгдэхүүн байсан хамаагүй аль болох том савлгаатайгаар нь хямдарсан байвал хямдарсан үед нь аваад нөөцөлчдөг. Тэрнээс санхүүд айгуу хэмнэлттэй байдаг. За ийм байна да. Авах юм авцсан болохоор ингээд гарцгаая. Одоо болохоор ишээ Starbucks байгаа. Starbucks орох эсвэл хүн ихтэй байвал хүн багтай. Тэгээд энэ салбар болохоор их дэлгүүрийн салбар болохоор жоохон эрт таачдаг. Би жоохон орой болтол суух учраас орой болтол сонгороо байх газар руу орно гэж бодож байна. Хажууд айгүй юм шуугантай болтоор орчихсон байна. Гэхдээ яг олон нийтийн газар учраас за би бол ингэ судлаа ажиллажсэн. Одоо сайхан кофе гоож авч ягаад хийчтэй юм хийчээд харин сүүлд эхлүүлж байгаа ном маань болохоор цэцгийн титэмгээд энэ ном байгаа. Энэ номоо эхлүүлнэ гэж бодож байна. Тэгээд энэ номон дээр туршилж наалт авсан байгаа. За тэгээд эндээс гараад уулзъя. Тэгвэл энэ бол айгүй шууган ихтэй байх юм шиг байна. Гараад ирсэн явж байна. Гараад ирсэн чинь ингээд цаас орж байна. Ямар гоё харагдаж байна. Уулан орой алтал сууя гэж бодсон ч цэнэглэгчээ мартчихсан байна. Тэгээгүй бол 11 юм уу 12 хүртэл сууна гэж бодсон. Даанч утасны маань цэнэг 6% болчихлоор нь гараад ирлээ. Одоо гэрлүүгээ харьцгаая. За тэгээд энэ хүртэл надтай хамт дэлгүүр хийсэх бас гоё байсан бол намайг дагаарай. Тэгээд сэтгэлдүүлтэйвэл баярлах болно. Тэгээд дараагийн бичлэгээр дахин уулзтлаа. Баяртай.